Би яг нүдэ. Даяаран сайн байна уу? Үдийн сайхан мэдтэй учрын жалгаж байна. За тэгээ би өнөөдөр Сүфэр зампийн дэлхийн давтан дээр гарч ирсэндээ сэтгэл догдолж байна. Баяртай байна. За тэгээд ийм агуу их дасгалжуулагч багшаасаа алтан экран татсан доо баяртай байна. Талархлаа. Би ёстой аз жаргалтай байна шүү. Би бол Домдод улсын Өвөр Монголын Шилэнгол аймгийн Бараан Үдэмчин гушуунд ажиллаж амьдарч байгаа. 2 дугаар зэрэглэлийн фаундер үүсгэн байгуулагч Ламжавын уран тогс байна. Энэ жил 60 настай. Адлын амралтаа авсан багш юм аа. За тэгсээр миний хоёр хөөрхөн шав Сарна болоод мөнгө жулаа хоёр мастер дасгалжуулагчийнхаа ачаар энэ өдөр өн сайхан тохиолын олсон доо ёстой баярлж байна. Танай хоёрдаа баярлаа, талархлаа, амжилт хүсье. За тэгээд танай хоёр минь үргэлжлэн чармид суралцаад удалгүй фаундер өрхөө аваад өн сайхан алтан тайснаа гэлэлжиж явахын өлжитэй сайхан зөвнлөөн төвшүүлж байна. За тэгсээр би бол 24 оны 11 сарын 5-ны өдрийг бол хөжөөд мартдаггүй. Яагаад гүйлийнхэндээ энэ 11 сарын 5-ны өдөр бол Супер Жампи оюуны хөгжлийн ахуй талбайгийн хурал бол манай Бараа Үдэмчин гушуунд явагдсан. За тэгээ би ахуй талбайгийн хуралд ороод манай 8 дасгалынхаа рид шидий гайхаж бахархаад өндөг хичээлийн чин сэтгэлээсээ сурья гэд бид өнд дараа өдөр нь би 11 сарын 6-ны өдөр мастер эрхээ аваад өнөг сайхан сургаалтаа орж ирсэн юм аа. Тэгээ 10 өдрийн сургаалтаа өнгөрөөгөөд про дасгалжуулагчийн эрхээ авч эргээд 11 сарын 30-ны өдөр ийм гоё сайхан дурсгалтай өдөр. Энэ өдөр басаар миний хамгийн хайртай хүндэттэй гэрэлмаа багшийн төрсөн өдөр байгаа. Ийм нэг сайхан өдрийг тохиолдуулаад би үдэ фаундер өрхөө авсан. За тэгэхээр гэрэлмаа багштаа баярлалаа, талархлаа, тандаа хайртай шүү. За тэгэхээр би үдэ нэг жилийн турш Супер Жампийн 8 дасгаалаар өөрийн биеийг дасгаалжуулж дасгаалаа баримталж хийснээр үдэ миний бие тоон их өөрчлөлт тавиралтай болсон. Өөрийн биедээ ихтгэлтэй болсон, бас өрч хүчтэй болсон. Тэгээд өөрийн дотоод сэтгэлийн хайраа ундруулад босод хүнд хүргэж чадах болсон. За тэгээд энэ гөчөө сургаалтад ороод бол олон өөрчлөлт тавиралт авсан. Чагийн хараагаас болоод дүгм ярья. За тэгээд манайс бүгдөө 8 дасгаалаа сайтар хийгээ өдөр баримтлаад өөрийн биеийг өөрчлөөд ингээд өөрийн хайраа ундруулж энэ 8 дасгаалаа хажуу авийнхаа усод үргэлжлэн хүргэж өгье. Тэгээд орчин тойрноо өрүүл өнөөргөр дүүргээгээд ой найртай ортлоныг байгуулахаар хамтаар чармиж хаяа. За тэгээ энд байж байгаа та бүхэн минь нар шиг гэрэлтэж яваарэ. За энд байгаа гэрэлмаа багштаа талархлаа, баярлаа. Та бүхэндээ баярлсан шүү, талархлаа. Удачи и дружба с нами всегда. Богатство и счастье – это наша судьба. Доброе время суток, родные сердца. Я очень рада и волнуюсь, выступая с этой высокой трибуны. Особенно рада, что микрофон получила от нашего величайшего Расула. Это наш величайший лидер. Я очень счастлива. Я Ламжав Уран Тогос, фаундер второго ранга, живу в Баруун Удзимчин Хушу, Шилингол аймаг, внутренней Монголии, Китайской Народной Республики. Мне 60 лет, я учительница на пенсии. 5 ноября 2024 года никогда не забуду, потому что в этот день начался офлайн-курс Суперджамп в нашем городе. Мой внутренний человек сразу почувствовал дух волшебства, методики Суперджамп, и я на второй день купила статус мастера интеллект-тренера для того, чтобы попасть в коллектив интеллект-тренеров. Это было капитал вложения в себе. А 30 ноября 2024 года, ровно год назад, я стала фаундер, интеллект-тренером и начала работать на платформе Суперджамп. Сегодня годовщина, она должна была выступить 30 ноября. Нет, да. И в день решения посвятить делу Суперджампа себя я приняла тогда как раз в день рождения моего любимого наставника Гырылмы. Сегодня, пользуясь случаем, поздравляю тебя с прошедшим днем рождения,
учитель мой, это она говорит. Сегодня я здесь благодаря своим двум любимым партнерам, красавицам Сарна и Мухтула, которые приобрели статус мастера. Благодаря вам, двоим, желаю вот стала выступать с этой трибуны. Вам желаю дальнейших огромных успехов. Вижу вас фаундерами Суперджамп и ваше выступление с этой золотой трибуны. Благодаря нашим 8 упражнениям я получила очень много хороших результатов. Во мне произошли трансформация личности. Я стала уверенной в себе, энергичной. Самое главное, во мне пробудилась любовь. Я хочу, чтобы как можно быстро, как можно много людей проснулись от страшного сна невежества и почувствовали вкус настоящей жизни. Давайте приложим все свои усилия для того, чтобы на планете Земля воцарился настоящий мир и любовь. Все, кто здесь, пусть будут сиять, как солнце. Всем благодарю, желаю всех благ. Спасибо.